Зя сайн байцгаана уу? За миний сувагт нэгдэж одоо шинээр орж ирсэн бүх хүмүүст үнэхээр их баярлалаа. За өнөөдөр би нэг аягүй сонирхолтой бичлэг хийх шийдсэн. Ямар учиртай бичлэг юм бэ гэхээр за бид бүгдийн мэдих Spirit багийн тамирчин Donkey бичлэгийг хийж үзцгээе Монголд. За харин үргэлжлүүлээд Donk бол зүгээр ч нэг энэ авьяаслаг тоглогч биш юм бэ. Түүний хэрэгэлдэг одоо хамгийн ихний танилцуулах зүйл нь Zowie XL2586X Plus гэдэг нэртэй дэлгэц. За e-спорт сонирхчдын хувьд бол монитор бол бараг компьютероос нь дараа орох хамгийн чухал зүйлсийн нэг байгаад байгаа. За энэхүү монитор нь болохоор IM Katowice 2025 тэмцээний үеэр тэмцээн дээр хэрэглэгдэжсэн гол монитор. Тэгээд DYAC Dynamic AC юм уу? DIAC гэх юмэр юм уу? DIAC 2 гэдэг нэртэй технологиор ерөөхдөө тоноглогдсон юм байна заяа. Хамгийн гоё юм нь юу юм гэхээр энэ 240 Гц-с эсвэл 600 Гц хүртэл одоо refresh rate авах чадвартай. Тэгээд яг уу бид нар нөгөө хятадаас айгүй хэмжээний дэлгэцүүл үед орж ирээд байдаг. Тэгээд та анзаарах юм бол Гц-ийн дэлгэцнүүд бол одоо хаасайгүй л байдаг болсон. Хэдин Гц-ийн ч бид нар авсан баг гарч ирэх боломжтой дэлгэцнүүд хаасайгүй байдаг болчиход байгаа. Харин энэ дэлгэцний хувьд бол ягаад мэржлийн тоглогч нар сонгож хэрэглэдэг нэг шалтгаан нь за энэ дэлгэцэн зөвхөн FPS тоглогч нарт зориулсан. За тэр дундаа сонирхогчд болон мэржлийн тоглогч нарт зориулсан дэлгэц юм байна. Хэмжээний хувьд бол 24 инчээс 27 инч хүртэл загваруудтай. Тэгээ 24.1-с 24.5 дээр яг голын загвар нь байгаа юм. 24, 27, 24.1, 24.5 дээр яг ийм хэмжээсүүд орж ирсэн гэсэн үг. За ягаад энэ дэлгэцийг одоо мэрэгжлийн тоглогч нар хэрэглэж байгаа хамгийн том шалтгаан нь за motion blur буюу одоо FPS тоглогч нарт гарч ирдэг хамгийн том асуудал. За ингээд нэг дэлгэцнээс нөгөө дэлгэц рүү шилжих үед за өндөр хурдтай шилжилт гэсэн үг шүү дээ. Одоо жишээлбэл чи контрол дээр ингээд хүн буудах гэж оролдоод ингээд хүн өсөрж явах ч юм уу эсвэл айгүй хурдтай хөдөлгөөн хийх чи эсвэл өөр тийшээ харж хагаад нөгөө тийшээ харах үед ингээд тийм ghost effect буюу дүрс нь ингэж 2 3 одоо тийм хүн болж харагдах тийм одоо нэг тийм илэрлүүд гарч ирнэ гэсэн. За нэг хүн уг нь бол байгаа ч гэсэн хойно ингээд тийм сүүдэрт нь ингээд 3 4 хүн болж харагдаад тэгэд яг маш өндөр нарийн хугацаанд болж байгаа зүйл болохоор энэ үйл явдал дээр нөө бууруу зүйлээ бид нар онж буудах тийм одоо тийм маргаан үүсгээд идэм л да дэлгэцний хувьд бол. Тэгээ буудаж байгаа хүний хувьд бол байгаа олж харахад айгүй төвхтэй гэсэн үг. За ингээд байн ингээд жирэлзээд ингээд яг тал бүртээ гараад ирнэ. Тэнгүүд бидний яг буудах хэвээр байдал нь илүү тодорхойгүй одоо чиглэлд харагдана гэсэн үг. За би юу яг надад бол нэг тийм айхтар авьяас байхгүй. Гэтэ нөгөө нилийн нарийн одоо тийм төвшөнд харж чаддаг хүмүүс бол энэхүү одоо бичлэгэн дээр байгаа гэдэгт би итгэлтэй зав. Та нар л хамгийн сайн ойлгох байх. Яг ингээд нэг бай өөрөө ингээд хідэн одоо дүрс болж харагддаг талаар комент хэсэгт бас бидэрт нэмээд өгөөрэй. Тэгээ үүн дээр хамгийн чухал юм нь болохоор fast TN буюу одоо нөгөө TN гэдэг нь за илүү зураглал нь ингээд илүү пикселийн rate руу орж ирж бид нарийн одоо төвшөнд харах юм бол яг ингээд нөгөө байранда тогтож үлдчихэж байгаа одоо 4 пиксел гэж дөрвөлжин гэрлүүдийг яриад байгаа шүү дээ. Гэрлийн өнцөг дотор яг байранда байгаа юу үгүй юу гэдгийг харахад илүү тусламжтай юм байна. За харин энэ одоо манай Zowie гэдээ яриад байгаа брендийн хувьд болно. Бусад брэнд нь одоо бид нөгөө хятад дэлгэцнүүд гэж яриад байсан шүү дээ. Хятад дэлгэцнүүдэр ингээд хурдтай хөдөлгөөнүүд дээр ингээд одоо террорын дүрс 2 3 удаа ялгарч харагдж байхад за DYAC 2 гэдэг нэртэй технологийн тусламжтайгаар энэ motion blur ер нь бол яг л байндаа харагддаг. Энэ цаг үед гарч ирж хамгийн шилдэг motion blur технологитой орж ирж байгаа юм байна. Тэгээ хамгийн чухал юм нь за энэ дээр за Windows 11-ийн хамгийн одоо сүүлийн үеийн апдейтыг үүн дээр хийсэн байх хэрэгтэй. Тэгээд энд болохоор 2023 оноос 23 оны 11 сараас хойших модулууд за 600 Гц-ийн одоо дисплей дээр бол дэмжиж чадахгүй гэдгийг сануулсан байна. Тэгэхээр ер нь бол Windows-ийн вершн бас их шалгах шаардлагатай болсон гэсэн үг. Энийг яг энэ дэлгэцийг хэрэглэх юм. Хоёр дахь хамгийн том зөвлөж байгаа юм RTX 40 series-ээс хойшоо заяа урагшаага ч юм уу. За урагшаага л юм байна тий. За AMD RX 7000 series-ээс урагшаага бас загваруудыг л сонирхож үзэх хэрэгтэй. Тэгээд 14 дэх үеийн Intel-ийн CPU-нуудыг бас хэрэглэх хэрэгтэй. Тэгээд Ryzen 7000 series дээр эсвэл одоо түүнээс ч илүү шинэ технологиуд төр хэрэглэх хэрэгтэй гэж байна. Тэгэхээр та бүгдийн хувьд бол компьютер босох сонирхолтой хүмүүс байгаа бол энэхүү дэлгэц бол өөрөө за бараг л энгийн компьютерт бол тавиад ямар ч тийм нэмэргүй дэлгэц гэдгийг ойлгоорой. Тэр нь би энэ бичлэгт бол e-спорт сонирхдаг маш олон авьяаслаг хүүхдүүд үзэж байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэгэхээр та бүгдийн хувьд бол энэ одоо нарийн төвшөнд илүү харж чаддаг авьяастай болоод би e-спортод илүү амжилт гаргаад байдаг болов уу гэж бодоод идэх. Тэгэхээр та нарын хувьд бол энэ яг харагдах байдал нь бол одоо би над чиг энгийн хүмүүсээс арай өөр байх гэж одоо найдаж байна шүү. Тэгээд за үргэлжлүүлээ түүний хэрэгэлдэг маус Logitech G Pro X Super Light. Тэгээд түүний magenta өнгөөр яг хэрэгэлдэг юм байна.
За тэгээд үүн дээр нэмээд Logitech G Hub гэдэг нэртэй өөрийнхөө софтвер дагалдаж ирнэ. Тэгэхээр энэ маузыг авчаад софтверыг суулгаад тэгээд суулгасан софтвер дээрээ яг компьютер дээр яаж ажиллаж байгаагүйг нь бүрэн хянах боломжтой юм байна. Харин энэхүү маузны тохиргоог бас хийгээгүй бол бас тодорхой хэмжээнд чамд одоо хэрэглээний түвшинд нэлээд өөр юм бол гарах байх. Харин үргэлжлүүлээд энэ одоо гарч ирж байгаа нэг гейминг маузууд доторход хамгийн хөнгөн загвартай маус гэдгээр хамгийн алдартай. Дээр нэмээд өөрт нь байгаа wireless технологи нь маш өндөр дамжуулалттай болохоор бас их давгүй юм шиг байна шүү энэ дээр бол. Тэгээ нэг хэлбэр нь Honeycomb буюу одоо зүгийн балны биш солиорч зүгийн балны үүрний загвартай гэх юм уу. Тэгээ нэг ганцхан сул тал гарч байгаа юм. Энэ өөрөө бас нэлийн бас жижигвтер хэмжээтэй маузтай ороод байгаа юм. Бусад маузнуудтай харьцуулахад. Тэгэхээр нэг амар чухал юм хийх хэрэгтэй юм. Нэлийн том гартай хүнд жоохон тохиромжгүй л мауз юм байна. Харин нэг сул тал нь Bluetooth support өөрт нь байхгүй. Тэгэхээр Bluetooth support-г болохоор Bluetooth-ээр холбож хэрэглэх бол боломжгүй болчиход байгаа асуудал юм байна да. Тэрс бусдаар ер нь best mouse вэ нөө ер нь ямар ч асуудал алгын маузанд үйлчлээд авах юм байхгүй. Тэгээд энэ чинь өөр wireless mouse болохоор цэнэглээд хэрэгжилж бас болдог. Тэгээд ийм маузууд чинь бас буцаагаад залгаад хэрэглэлтэн ч бас болдог. Тэгээ нөө for falling rate нь өөрөө 125 Гц, 250 Гц, 500 Гц, 1000 Гц зэрэгтэр байгаад байгаа гэсэн үг. За тэгээ G Pro Super Lite нь өөрөө 70-80 цагийн хооронд ер нь бол зүгээр хэрэглээний явцад бол цэнэгийн дуусахгүй тийм баталгаатай л юм байна. Тэгээ Lite 2C нь болохоор бүр 95 цагийн үг нь бол баталгаа өгдөг юм байна. Тэгэхээр яг цэнэглэлсэн байхад бол бас мөддөө л хэрэглэхээр сонголттой л юм байна да. За энэ хүү бичлэгийн үеэр нэг бүтэн тайлбарлаж бол амжихгүй байгаа дээ шүү guys. 20 минут болох гэдэг байна. Тэгэхээр энэ keyboard ерөнхий онцлогуудыг яриад Logitech G Pro X keyboard одоо Donkey хэрэглэдэг keyboard. Тэгэхээр энэ одоо keyboard нь болохоор polling rate нь өөрөө 1000 Гц-тэй юм байна. Тэгээ pull N key rollover-тэй. Тэгээд үүн дээр нэмээд ямар нэгэн одоо сарнилтгүйгээр л одоо компьютер руу мэдээлэл дамжуулах чадвар. Latency гэдэг нь айгүй өндөр юм байна л да. За single key latency буюу нэг товчдод дарж явах үеийн одоо latency нь 2.4 миллисекунд байгаа юм байна. Тэгээ хамгийн best connection-ээр 4.1 секунд хавцаа. Ер нь 4.1 секунд дээр л бариад явах болд юм байна. Харин multiple key latency нь болохоор за 5.1 миллисекунд. Тэгээд key release 8 миллисекунд дээр ингээд нэг иймэрхүү ялгаа гардаг гэсэн үг. За keyboard-оор дарснаас хойш компьютерд очих мэдээллийн хурд нь энэ хавцаа гэж бод. Ер нь бол маш одоо богино секунд гэсэн үг шүү дээ. Тэгээ нөө миллисекунд гэдэг хэмжээс чи өөрөө тэг 10,051 секунд гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр 1 секундтэй ч хүрэхгүй бүр 10,000 туусны одоо тийм богинохон мөчөд одоо гарч ирж байгаа тийм дамжуулт хийж чаддгаараа л илүү онцлог юм байна. Тэгээд нөгөө талаараа товчны эвдэрлээ гэж бодоход товчуудаа дахин аваа сольж болдог механик keyboard-ийн бас нэг давуу талууд байдаг. Тэгээд өнгөний хувьд бол 3 өнгөөр 3-аас 4 өнгөөр гэрэлтэх чадвартай. Нилийн л мэрэгжлийн түвшний тоглогч нарын хэрэгэлдэг. Тэгээд энэ Logitech маузтайгаа цуг бас гарч исэн. Тэр нэмээд өөрт нь байгаа софтвер нь бол хамгийн одоо энэ keyboard-ыг чимж байгаа зүйл юм. Софтверийн нөтөлөд суулгаж байгаа тодорхой хэмжээний одоо конфигур хийх боломжтой гэсэн үг. За үүний араас түүний хэрэгэлдэг чихвч буюу HyperX Cloud 2 гэдэг нэртэй чихвч байгаад байгаа юм байна. За энэхүү чихвчний давуу талыг ярилцах юм бол за яг хуу latency буюу одоо дамжуулалт хамгийн өндөр. Тэгээд ер нь дууны дамжуулалт нь болон буцааж одоо өөрт нь ирэх дуу хоёр нь ер нь бол нэлийн сайн даа ордог. Гэхдээ ер нь ихэнх энэ review хийдэг сайтнуудаар их хараад ахна. Ер нь амар хайптай чихвч гэсэн тийм онцлог гаргачих. Өөр бас чихвчнүүд бас байгаа юм байна. Тэгээ хамгийн гоё юм нь болохоор нөгөө микрофоноо шууд залгаад оруулчих болдог тийм noise cancel микрофонтэй. Тэгэнгүүт микээ за нэг ийм сонио хүмүүс байдаг шнэ микэж ажиллаад идэг. За тэгэж ажиллаад ивдлээ гэж бодоход бол дахиад солиод ичиж болох юм байна. Тэгээ зүүцэн байхад дундаж температур нь 6.5 градус хавцаа. За тэгээ 6.5 градус гэдэг бол нэлээд бага температуртаа ер нь орж байгаа. Тэгээд ер нь их тийм тухтай чихвч гэвэл зүгээр ах. Тэгээ хэмжээний хувьд бол за өндөр нь 10 см, өргөн нь 21, өндөр нь 15 см хавцаа. Тэгээд ер нь зүгээр айгүй тийм тухтай байдлаар л бүтээгдсэн чихвч юм шүү дээ. HyperX Cloud 2 чинь. Тэгээд дууд үрсний хувьд бол асуудалгүй. Тэгээд багаас бас 8 оноо авсан. Тэгээ mid accuracy 9.4, treble accuracy жоохон low, imaging low, dipping low. За ер нь бол нэг иймэрхүү чихвч хэрэгэлдэм юм байна. Энийг нэг одоо бүтэн яриаггүй та нараас уурлал авах та. Би энэ нөгөө нэг зүгээр хальт танилцуулаад тэгээ дараа нь
тусад бичлэг болгож оруулъя заяа. Тэгэхгүй бол нилийн бас айгүй урт edit medit даалгавар жоохон төвөгтэй байгаа тийм. Тэгээ яг хамгийн амар хэрэглэгдээд байгаа шалтгаан нь өөрөө noise cancel л болчиход байгаа юм байна. Тэгэхээр яг зүгээд үзсэн тохиолдолд маш их өндөр хэмжээний одоо дуу тусгаарлах чадвартай болохоор энэ бол ер нь бол их тийм дайггүй чихвчэнд ороод байгаа юм биш үү. За харин яг чихвчний талаар хэлэхэд бол Shure EC215 гэдэг нэртэй чихвчин дээр одоо HyperX Cloud-ыг давхар хэрэгэлдэг. За энэ ямар учиртай юм гэхээр за Shure-гийн чихвчийг яагаад дотор нь хэрэглээд байгаа юм гэхээр за бидний одоо IEM буюу одоо inner earbud monitoring хийдэг одоо tool гэсэн үг заяа. За яагаад тэгэхээр гадна чихвчээр ихэвчлэн ингэж дууга тусгааралж агаад харин илүү нарийн дуунуудаа дотоод чихвчээрээ сонсох тийм юмнууд ирж гэсэн. За бүр энэ дундаа энэ smoke, flash, reload, scope нар зэрэг чимээнүүдийг илүү нарийн сонсохын тулд үүнийг хэрэгжилж байна. За тэгээ дотор чихвчээр ийм нарийн дуунуудаа сонсонгуудаа гаднах чихвчээрээ болохоор илүү noise cancel буюу одоо гадны орчин дуу чимээг бол гаргаж одоо илүү тусгаарладаг гэсэн үг. Одоо ийм мэргэжлийн S tier-ний ч юм уу ер нь conference track-ийн ихэнх тэмцээнүүдийг үзээд авах нь айгүй чимээтэй орчинд болдог. Тэгээ cropped cheat бодно эсвэл зүгээр cropped-ны энэ чимээнээс олж ингээд тийм сатаарах байдлыг намсахын тулд ер нь багийнх нь хүмүүс энэ зүйлийг хэрэгэлдэг гэсэн үг. Тэгээ дотоод чихвчээрээ бол game sound-уудыг бүтэн сонсдог. Тэгээд илүү өөрсдөд нь амар байдаг учраас аль алийг хэрэгэлдэг гэсэн үг. Харин багийн яриа болон бус гадаад одоо орчны чимээг намсахын тулд одоо гаднах одоо Shure-гийн чихвчийг зүүж байгаа гэсэн үг заяа. Яг иймэрхүү дараалтаагаар хэрэгжилж байгаа болохоор IEM-ийг одоо энэ чихэн дотроо тэгээд ANC headset-ийг гаднах талдаа хэрэгжилж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ хоёрын комбо бол ингэж орж ирж гэсэн Shure EC215 болон HyperX Cloud 2. Энэ ч гэсэн бас миний хувьд бол маш шинэлэг мэдээлэл болж чадсан. Би ер нь бол айгүй сүүлийн үеэс ер нь тэмцээнүүдийн айгүй үздэг болчихсон Монголс багийн. Тэгээ Монголс багийнхныг үзэж хахад ч тэр Сензүүгийн ч гэсэн яг зарим нэгэн хэсгүүд дээр ингээд харах нь дотроо өөр чихвчтэй байгаад исэн юм бэл. Байдаг юм бэл. За энийг бол зүгээр мэдээллийн шин чанарт хүргэж байгаа. Тэрнээс биш яг мэрэгжлийн тоглогч болоорой гэж хэлж байгаа юм бол биш шүү залуусаа. Тэгээд жоохон зүгээр ойлгоорой. Бити нэг тэгэж хит туйлширч комментэн дээр орж ирээд байгаа. Би та нарт зүгээр сануулад орхив. За энэ review-ийн одоо хамгийн сүүлд нь за Steel Series-ийн QCK Large Gaming Mouse Pad гэдэг нэртэй одоо mouse pad-ыг хэрэгжилж байгаа. Одоо шалтгааны талаар яриа л да. За зүгээр л хамгийн энгийнээр тайлбарлахад бол энэ одоо mouse pad-ыг хэрэгжилж байгаа нь одоо silicon rubber одоо baseтэй доод талдаа тэгэнгүүт энэ бол нэг гулгаад байхгүй ширээн дээр тавьсан байхад харин нөгөөх нь болохоор gaming mouse-нуудын өөрсдийнх нь оптикт нь илүү нийцсэн одоо тэр оптикийн mouse нь илүү өндөр одоо чадвартай мэдрэхэд шаардлагатай зүйл гэсэн үг. За тэгээ нэгэд их гоё gaming mouse авсан хүмүүс байдаг. Тэгээд одоо хүртэл энэ хэвэндээ байгаа байх. Тэгэхээр та бүгд бас gaming mouse-ныхаа хажуугаар одоо хамгийн сайн чанарын mouse pad бас авч тавихгүй бол чиний хэрэглэж байгаа mouse бас бүтэн үн цэнээ үзүүлж чадахгүй гэдэг байдлаас яг энийг холбоо хамаарлын яриад өгье. Тэгээд энэ Steel Series-ийн pad-ыг ч гэсэн хэрэглэж байгаа цаанаас нэг учиртай байгаад идэг. Тэр нь л энэ л болж таарж байна да. Тэгээд Steel Series ч гэсэн өөрөө бараг 15 жилийн спортод хүчин зүтгэж байгаа бас л нэгэн л том брэндүүдийн нэг. Тэгээд энийг бас сонгож ийн гэхээр бас учиртай байгаа хаа манай Орос найзууд маань бол тэгээ нэг юм хэлэх марчлаа. Энэ Shure AC215 Pro гэдэг нэртэй одоо энэ утастай чихвч байгаа шүү дээ дотор зүүдэг. За энэ утастай чихвчний хувьд бол илүү тийм нарийн дуу чимээг сонсох зорилгоор хэрэгэлдэг гэж шүү. Тэгэд энийг зөвхөн одоо гейминг ертөнцид хэрэглэхээс гадна дуу олон студентүүд тэг ямар нэгэн дуучид зэрэг хүмүүс айгүй хэрэгэлдэг. Тэгэхээр энэ чихвчийг бас яг цаад талаараа бид нар бас айгүй хэрэгтэй чихвч гэж бас ойлгож бас хэрэглэх нь байна. Тэгэхээр за үүгээр ингээд ер нь бол яг Donkey хэрэгэлдэг бүтэн сетапын талаар яриад өнгөрлөө. За би одоо 2 дахь хэсэг рүүгээ нэг ороод та хэд бас нэг сонирхолтой мэдээлэл хүргэцгээе. За болгон дээр ирэх үед одоо Donkey-ийн хувьд бол тэмцээн бол маш хэцүү одоо эхэлдэг юм. За энэ ширээний өнцгöd тааруулж эхэлдэг юм байна заяа. За ихэвчлэн ширээнийхээ өндрийг 73 см дээр тааруулдаг гэсэн үг. За үнэхээр бас нэг тийм гоё мэрэгжлийн болохыг хүсэж байгаа хүүхдүүд байгаа бол та нар ингээд бас ширээнээсээ ихсүүлээ сандал хүртлээ ингээд хэрэгэлдэг бүх юмаа бас ингээд Donkey-тай нэлийн адилхан болгож үзэх юм бол бас их сонирхолтой байх болов гэж би боддгийн. Гэтэ яг Donkey-г дөөрэж 73 дээр ширээгээ тавина гэдэг бол жоохон утгагүй л. Та нар бас өөрсдийн өндөр болон биеийн урттай тааруулж одоо ширээ болон сандлынхаа уртыг тааруулах хэрэгтэй байх нь шүү. За хамгийн эхэлж одоо мэрэгжлийн тэмдэгтээр очихдоо хийдэг зүйл нь юу юм гэхээр за mouse-ныхаа хурдыг pointer speed-д тааруулдаг юм байна. За pointer speed 6-аар тавьж байна. Тэгээ mouse properties руу орж байгаад за enhance
pointer precision гэдэг юм turn off хийдэг юм байна. За дараа нь хийдэг юм юу гэхээр Nvidia-гийнхэн сеттинг рүү орж байгаад Nvidia сеттингээ одоо график картныхаа драйвер руу орж өгсөн шүү дээ. Nvidia сеттингээ ерөөсөө өөрчлөлтгүйгээр restore default дээр нь тавьд юм байна. За үргэлжлүүл монитор сеттингээ яадаг гэхээр picture profile gamer 2 дээр нь тавиад brightness-ийн 60 дээр болгоод black equalizer-ийн 5 дээр болгоод contrast-ийн 60 дээр тавиад sharpness-ийн 10 дээр тавиад MA буюу одоо энэ MA нь болохоор high дээр нь тавиад DYAC гэх түрүүний яриадсэн технологиг болохоор премиум дээр нь тавьдаг юм байна. За энэ бүх тохиргоо дуусны дараа CS2 руугаа орж байгаад за видео сеттинг руу орох юм байна. За тэгээ current video value presetting custom дээр multi sampling anti aliasing mode-ийн BX MSA тэгээ global shadow quality-г нь high, dynamic shadow-ийн all, model texture нь low дээр тэгээ texture filtering mode нь 3 liner дээр тавьдаг. Shader detail нь low. Тэгээ vertical detail low. Тэгээ ambient occlusion-ыг болохоор disabled болгоод high dynamic range-ийн quality дээр тавьж өгдөг гэсэн үг. Харин хөгжмийн тохиргоон дээр бол хамгийн сонирхолтой юм. 10 секундын бомбны дуу байдаг. Тэрийг ерөөсөө хэрэгэлдэггүй гэсэн одоо тийм өөрийн одоо тайлбараа хийж байна. Тэгээ HUD scaling-ийг 1 тэгээ console-оор тавьж одоо бичиж байгаа console script нь. Тэгээ C1 HUD color 11 дээр тавьж өгд юм байна. Scaling-ийн 1 дээр, color-ийн 11 дээр. Тэгээ үргэлжлүүлэн crosshair-ийн одоо configure хийхдээ нэг ийм нэмэлт юм хэлж өгч байна. За ингээд тэмцээн болгон дээр ер нь янз янз байдаг. Тэгээд би ер нь хүн алаад эхлэх юм бол өөрийнх нь crosshair-ийн тохиргоог өөрчилдөг. Тоглолт нэг буруу болоод эхлэх үед би crosshair-ийн тохиргоог өөрчилдөг гэж байна. За би энэ дээр ярьж байхаар та бүгдүүд энэ console-оор бичиж үзүүлсэн яг crosshair-ийн screenshot-ыг оруулаад өгч. Тэр нь баг илүү ойлгомжтой байх. За хамгийн сонирхолтой юм Donkey үсрэлтийн одоо bind нь яриад байгаа юм. Үсрэлтийн bind нь бүр 3 хуваагдана гэж байна заяа. За эхнийх нь space, тэгээд ML down, тэгээд ML up гэдэг нэртэй 3 товчон дээр bind хийж өгдөг. За Molotov болохоор C дээр, Flash болохоор X дээр, Smoke болохоор Z дээр, Native болохоор 4 дээр таруулж өгдөг юм. За тэгээ mouse sensitivity-ийн хувьд бол 1.25 125-ыг хэрэгэлдэг гэж байна. За тэгээд энэ хүрээд миний мэдэх юм бол дууслаа. Тэгээд эндээс нэмээд нэг хідэн bind хийгээд байгаа бас арга зааж өгöd байгаа юм байна. Тэгээд за би ер нь бол зөвхөн Donkey хэрэгэлдэг hardware-ыг оруулахыг зорьсон. Тэгээд ер нь бол hardware-үүд нэг иймэрхүү юмнууд бол байгаад байгаа юм байна. За харин тэмцээн дээр суух, муух, тэгээ сонцны сандал ширээний өндөргөөс ихсүүлээд дэлгэц зэрэг ингээд янз янзын тохиргоонууд бас нэмэлтээр хийж өгд юм байна. За энэ талаар бас нэг хэдэн сайтнуудын мэдээллүүдийг би та нарт харуулад орхий. Тэгээд би өөрөө бас нэг айхтар мэргэжлийн төвшөнд тоглодгоо болохоор нэлээд сонирхогчийн төвшөнд байдаг болохоор надад бол нэг айхтар сайн мэдээд ах юм алга. Тэгээд би зүгээр та хэдэд хэдэн мэдээлэл харуулад за өнөөдрийн бичлэгийг ингээд дуусгацгаая. За ингээд та бүхэн таалагдсан бол like and subscribe дараарай. Тэгээд комментоор бас ороод ирэхгүй да. Тэгээд одоо жоохон төвөгтэй комментүүд сүлээд айгу өгтөж орж ирдэг шүү. Ер нь бол би бол ер нь бол mouse, keyboard юу гэдэг дараа нэг салгаж нэг бичлэг болгож оруулал их гоё байх. Тэгээд өшөө бас Монголд энэхүү дэлгүүрүүдээр хаан зарж байгаа дэлгүүрүүдийг бас байрлалыг оруулаад за тэгээд үнийн харьцуулт хийгээд өгөн байвал би айгу баярлж байна. Тэгээд Монголд бол амар үнэтэй иймэрхүү бүтээгдэхүүнийг зараад идэг. Миний зөвлөгөө бол Америкаас ч юм уу яг нэг аль биесны бүтээгдэхүүн зардаг газраас яг аваад за тэрийг найдвартай хүнээр дамжуулаад өөртөө хэрэгжилж авсан та нарт илүү үр дүнтэй байх шүү. Тэгээд хятадын зах зээлээс авал бас иймэрхүү юмнууд олдох бах. Гэхдээ ер нь хятадын зах зээл жоохон хулих юмнууд их байгаад байдаг учраас ялангуяа саяны mouse pad-наас ихсүүлээд ер нь авч хэрэглэн гэвэл нэлээд л хуурамчил бүтээгдэхүүнд ирэхэл болов уу гэж таамаглаад байна. Тэгээд та бүгд бас дажгүй бараа бүтээгдэхүүн зардаг. Ер нь ориг бараа зардаг дэлгүүрүүд байвал их сайн биш үү. Эдгээр бүтээгдэхүүнүүдийн бүгдийг бол маш одоо өндөр зэрэглэлийн хуурамч бүтээгдэхүүн интернетээр айгүй их байдаг. Тэгээд дараагийн бичлэгээрээ бас нэг иймэрхүү бичлэг хийж үзье. Тэгээд өнөөдрийн хувьд бол нэлээд туршилтын чанартай бичлэг болсон. Тэгээд та таалагдсан юм а хэлээрэй. Тэгээд таалагдаагүй бол за энэ нэг хайхтар байгаад шаардлагагүй өөр бичлэг үзэж болно шүү. Би энийг сонголтоор өгч байгаа. Битгий харин над дээр орж ирж ингэж хүний стресс нэмээрээ. Тэрний оронд би дараагийн бичлэгүүдээ хийх цаг хугацаа жоохон уртцаад байж бол баг зүгээр ах. За баярлалаа. Тэгээд энэ хүртэл үзэж суусан та бүгдэд за like and subscribe дараарай. Дараа уулзцай түр баяртай.